Өнөөдөр цаг гарган ярилцах гэж байгаад маш их баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. Одоо болон ирээдүйн талаар үр дүндээ яриа өрнүүлэх зөв газар яг л энд байдаг. Тиймээс дахин баярлалаа. 2026 оны Дэлхийн эдийн засгийн форумд ногоо эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт болон доктортой салбар анхаарлын гол цэг нь байна. Тэгэхээр дэлхийн удирдагчдын хэлэлцэж байгаа энэ асуудлуудтай Fortescue-ийн стратеги, зорилт хэрхэн уялдаж байна вэ? Таны мэдэж байгаачлан Fortescue компани ногоон шилжилтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаа. Манай тузын дарга Эндрю Форест болон бусад гишүүд ч компанийн бүхий л үйл ажиллагааны нөөц хүчлийн хийн ялгарлыг тэглэх зорилтод бүрэн төлөрсөн байна. Ногоон шилжилт net zero-д хүрэх ажлаа бид идэвхтэй урагшлуулж байна. 2030 оны 12 дугаар сар гэхэд бид Австрали дахь үйл ажиллагааныхаа хүлэмжийн хийн шууд болон шууд бус ялгаруулалтыг бүрэн тэглэх зорилттой байна. Өөрөөр хэлбэл энэ зорилтуудтай хүрнэ гэсэн бүрэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Таны хэлсэнчлэн Давост яг энэ сэдвээр идэвхтэй хэлцэж байгаа. Уур амьсгалын зорилтуудаа хойш тавьж байгаа хүмүүс байгаагч бид харж байна. Тиймээс Fortescue компани энэ жилийн Давосын уулзалтаар ногоон эрчим хүчний байр сууриа идэвхтэй хүргэхээр ажиллаж байна. Баярлалаа. Fortescue компани удирдлагын бүтэцтэй өөрчлөлт оруулж таныг эрчим хүч өсөлтийн групп хариуцсан захирлаар томилсон. Таны ирэх 10 жилийн стратегийн гол зорилтууд юу байх вэ? Өмнө хэлсэнчлэн 2030 онд хүрэх зорилтууд нэн тэргуунд байх болно. Энэ бол маш шулуун, тодорхой стратеги. Уул уурхайн үндсэн үйл ажиллагаанд чиглэж байна. Мэдээж Австралиас гадна манай олон улсад хэлэх бүхий л ажиллагааг хамарч байгаа. Тухайлбал бид Бразил ногоон өстрөгчийн төсөл эхлүүлсэн. Мороккод маш амбицлог эхлэлийг тавьж байна. Бид олон дэвшилтэй технологиг нээлрүүлж хөрөнгө оруулалт хийж байгаа. Жишээлбэл Fortescue Zero санаачлагыг авч болно. Williams Advanced Engineer-тэй хамтран Их Британд инновацлог салбартаа манлайлах инженерийн шийдлийг хөгжүүлж байгаа. Энэ бүх дэвшлэлт төслүүд нөөц төрөгчгүйжүүлэх зорилтоо бид Хятадтай хамтын ажиллагааны хүрээнд хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл Австралиас дэлж дэлхий дахинд шилжилтэд шаардлагатай туршлагаасаа хуваалцаар байх болно. Та ус зурагчийн эрчим хүчний төслүүд дурдлаа. Энэ төслийнхөө урт хугацааны төлөвлөгөөг юу гэж харж байна? Хөрөнгө оруулалт мөн ямар байх вэ? Дэлхий дахинд хэрэгцээтэй эрчим хүчний гол их үүсвэр нь ногоон өстрөгч байна гэдэгт бид итгэдэг. Сэргээгдэх эрчим хүчүүд хугацаанд усгүй, нөөц болцоон ч их байна. Одоогоор эрчим хүч дамжуулах процесс сорилт болж байгаа. Гэхдээ бид үүнийг технологийн хөгжил, хамтын ажиллагааны үр дүнд даван гарна гэдэгтээ итгэлтэй. Энэ суурь асуудлыг шийдэж өгснөөр үн өртөгч буурах боломжтой. Зах зээлд гарахад бэлэн болно. Өрсөлдөх чадвар нь өндөр байна. Нэгэнт салбарын тоглогчид ногоон болоход бэлэн болсон үед бид ч бэлэн байх болно. Fortescue компани нөөц төрөгчгүйжүүлэх хөтөлбөрөөрөө энэ бизнес ашигтай болохыг нотолж байгаа. Энэ туршлага дэлхий дахинд хуваалцахад бэлэн байна. Дэлхийн эдийн засгийн форумаас хөгжиж буй орнуудын өсөлтөд үзүүлэх хувь нэмрийг онцолж байна. Fortescue компани хөгжиж буй орнуудын шилжилт, дэд бүтцийн хөгжилд оролцох орон зай харж байна уу? Тэгэлгүй яах вэ? Бид Габонд Беленга гэх төмрийн өдрийн асар том төсөл хэрэгжүүлж байгаа. Өндөр агуулгатай төмрийн өдрийн орд байгаа. Хэрвээ бид энэ төслөө өөрсдийн хөгжүүлж байгаа ногоон эрчим хүчтэй холбож чадвал дэд бүтэц, их усрыг бий болгох боломжтой. Ингэснээр дэлхий дахинд өрсөлдөх чадвартай ногоон эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадна.
Энэ нь бидний ногоон төмрийн өдөр үйлдвэрлэх стратегийн нэг хэсэг. Үүнийг ч хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Fortescue компани 2025 оны санхүүгийн жилд төмрийн хөдрийн экспорт нь түүхэн дээдсэгтэй хүрснийг тайлгнасан. 2026 онд ч өндөр хэмжээг төсөөлж байна. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл юу байна вэ? Урт хугацаанд хэр доктортой байх вэ? Well, our DNA and I'm married to my co-CEO Dino Transo. Манай төмрийн өдрийн бизнесийн захирал Дино Тэргүүтэй баг хамт олонны гүйцэтгэл маш сайн байгаа. Таны дурдсанчлан Пилбарагаас бид жилдээ 198 гаруй сая тонн төмрийн өдрийг нийлүүлсэн байна. Бид салбартаа манлайлах бага өртгөөр олборлолтын үйл ажиллагааг явуулдаг. Энэ бол бидний амжилтын цөм нь. Энэ нь манай хувьцаа эзэмшигчдийн урмыг хадгалж, үргэлжлүүлэн хөрөнгө оруулах хүсэл эрмэлзлийг нь өдөөдөг. Гэхдээ бид нэг байранда байгаа зогсохгүй. Зөвхөн уламжилт байдлаар бус ногоон аргаар төмрийн өдөр үйлдвэрлэхээр зорж байна. Ус төрөгчийн эрчим хүчинд мөрий тавьж, ногоон гам бүтээх амбицтай байна. Үүнийг бид эцсийн хэрэглэгчдэд нийлүүлэх зорилттой байгаа. Энэ чиглэлд бид олон улстай, ялангуяа хятад улстай идэвхтэй хамтран ажиллаж байна. Ногоон технологи эрчим хүчний тусламжтай энэ бүгдийг хийж эцсийн хэрэглэгчдэд хизээ нэгэн цагт хүрэх болно. Тарифын дарамт өндөр, бүгд найрамдах улсын эдийн засаг удаашрж байна. Танай компани гүйцэтгэл хятад улс ямар нөлөөтэй вэ? Well, again, it's yes, it's always a Хятадын эрэлт ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг бид үргэлж таамаглах шаардлагатай тулдаг. Гэхдээ эрэлт үргэлжлэн өснө гэдэгт итгэлтэй байгаа. Мөн Хятадаас гадна эрэлтийн олон их үүсвэр бий болно гэж бодож байна. Дата төв, цахилгаан, дэд бүтцүүд гэх мэт. Бид ногоон төмрийн хөдөр, ган зэрэг бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ зайлшгүй өснө гэсэн хүлээлттэй байна. Одоогоор энэ нь бүрэн харагдахгүй байж болно. Америкийн эрчим хүчний бодлого уламжлалт түлш рүү шилжиж байна шүү дээ. Гэхдээ бид урт хугацааны зорилтоосоо ухрахгүй. Үнийг хэлэхэд бид уурамсгалын өөрчлөлтийн асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй. 1.5 хэмийн зорилт 2040 биш, 2030 он болж наашилсан. Тиймээс энэ бол бизнес биш, шинжилгээ ухааны судалгааны бодит үр дүн. Тэгэхээр арилжааны компаниуд, бизнесүүд иргэн энэ асуудалд идэвхтэй оролцож, дэлхийд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Манай тузын дарга үргэлж хэлдэг. Ашигтай байх нь чухал. Гэхдээ экосистем хамгаалах нь адил чухал асуудал. Дэлхий дахин ногоо эрчим хүч рүү эрчимтэй шилжиж байна. Уламжлалт уул уурхайн арга барилыг хадгалахын зэрэгцээ ногоон өсөлтийг хэрхэн оновчтой зохицуулж болох вэ? Well, again, we are very responsible. Дахин хэлэхэд бид асуудалд маш хариуцлагатай хандах ёстой. Экосистемд ээлтэй стандарт зайлшгүй чухал. Уул уурхай, ус төрөгчийн төсөл, дэд бүтэц байна уу, аль нь ч байсан байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх ёстой. Төслийг хэрэгжүүлэхдээ тухайн газрыг анх хүлээн авснаасаа илүү сайн нөхцөлтэй үлдээх нь бидний баримтлагдаг зарчим. Энэ бол Fortescue компани үндсэн баримтлагдаг зарчим юм аа. In terms of the green projects that you mentioned, the hydro. Тэгэхээр ус төрөгч мэт ногоон төслүүдийн санхүүжилтийг удаашруулж байгаа ямар саад бэрхшээл байна вэ? Well, the main risk is that people start like Гол эрсдэл нь төр засгийн бодлогын дэмжлэг хангалтгүй байгаа явдал гэж хэлмээр байна. Зарим улс орнд, тухайлбал Америкт татаас дэмжлэгийн бодлого хэрэгжиж байгаа. Харин Европт нөрс төрөгчийн зохицуулалт илүү төвөгтэй хэвээр байна. Шатах түвшний хэрэглээ өндөр салбарыг шийтгэх, хэд зохицуулахаас илүүтэйгээр цэвэр доктортой ирээдүг бий болохоор зорж байгаа төслүүдийг дэмжихэд анхаарах хэрэгтэй мэт санагддаг. Хэрвээ ийм дэмжлэг байхгүй бол зах зээл бүрэн төлөвшөж чадахгүй. Хөрөнгө оруулалтын шийдвэрүүд удаашрах эрсдэлтэй. Гэсэн хэдиж Fortescue компанийн хувьд бид удаашрахгүй. Бүх нөөц болцоогоо дайчлан энэ шилжилтийг бодит ажил болохоор зорж байна. Ногоон үйлдвэрлэл ашигтай байж чадна гэдгийг бид Пилбара бүснүүдэг болон Баруун Австрали дахь үйл ажиллагаагаараа бодитоор нотолж байна.
For countries like Mongolia, we are very dependent on the Монгол улс уулуурхаан салбараас ихээхэн хамааралтай орон. through green investment and any other green. Тэгвэл уулуурхаан салбарыг ногоон хөрөнгө оруулалт, доктортой төслүүдээр дамжуулан шин түвшинд гаргах ямар боломж байна вэ? Again, we haven't had the chance of looking in Mongolia. Бид одоогоор Монгол улсыг наривчлан судалж амжаагүй байгаа. Гэхдээ миний хувьд нэг зүйлийг тодорхойлж чадна. Хэрвээ байгалийн баялаг нөөц байгаа бол боломж заавал байдаг. Монгол улсад хэрэгжиж буй бодлогын орчин, хууль эрх зүйн тогтолцоо, шийдвэр гаргах процесс маш сонирхол татж байна. Хэрвээ нөөц боломж нь тодорхой бол бид хэрхэн хамтран ажиллаж хөрөнгийг баталгаатай доктортой байдлаар хөгжүүлэх замыг судлахад нээлттэй байна. Мэдээж энэ бүхэн Монгол улсын засгийн газар ард иргэдтэй хамтарч доктортой урт хугацаанд үр ашигтай төсөл хэрэгжүүлэх зарчмын хүрээнд явагдана. Би хувь хүнийхээ хувьд ч Fortescue компанийн зүгээс ч судалгаа хилцүүлэхт оролцохыг бүрэн дэмжих болно.